За, санаа уу. Zoom-ийг суулгах тухай та бүхэнд хичээл орох гэж байна. Zoom-ийг хэрхэн суулгах вэ? Энэ бол маш амархан. Эхлээд Google Play Store руу орцгоогоорой. Google Play Store руу орох юм бол хайлт хэсэг дээр Zoom гэж тавил. ZOOM гэж хайгаад хамгийн дээдлэх дээр нь Zoom Cloud Meetings гэж гарч ирж байгаа. Үүнийг та бүхэн татаж аваарай. Татаж авсан бол хажууд нэг тэмдэг байгаа. Нэг тэмдэг дээр дараарай. Нэгдэнгүүт Join a meeting гэж тодор бичсэн байгаа. Энэ тэмдэг дээр дарлаа. ID нэгж байгаа. ID-н дээр пастрын дугаарыг бичихэд хангалттай. 99 37 36 01 гэд дуусахгүй 99 гэдэг тоог дахиад нэмж бичих ёстой. Тэгээд join meetings дээр дарна. Дарахаас өмнө энд та өөрийнхөө нэрээ бичээд join meeting дээр дараарай. Тэгээд та интернет цуглаанд оролцох боломжтой боллоо гэсэн үг. Одоо энэ дээр нэг цонх та бүхэн дээр гарч ирж байгаа. Ямар цонх вэ гэвэл дүр зургийг таны нүур царайлахыг зөвшөөрөх үү гэсэн цонх гарч ирнэ. За минийх бол шууд зөвшөөрчихсөн болохоор ингэж гарч байна. За хамгийн дээдлийн join video цэнхэр товчон дээр дараад та өөрийнхөө нүур царайг харуулхаа зөвшөөрнө гэсэн үг. За дараа нь дахиад ямар цонх гарч ирэх вэ гэвэл таны дуу хоолой чинь гарахыг зөвшөөрөх үү гэсэн цонх гарч ирнэ. За тэрэн дээр ч гэсэн allow гэдэг орон талын товчон дээр дарвал бас call via device audio дээр дарах юм бол таны дуу чинь ороод ирнэ гэсэн үг. Тэгээ mute дээр дарлаа. Таны дуу хаагдчихна гэсэн үг. Дуугүй болно. Ерөнхийдөө оронгуудаа та дууга хааж яснаа дээр. Ягаад гэвэл пастор юм ярьж байхад таны дуугаар нь орвол сонсоход таагүй сонсогдох учраас та дууга хааж байх хэрэгтэй. Дараа нь бичлэгийг хааж болно, нээж болно. Гэхдээ нээжсэн нь бус хүмүүс таныг ороод ирсэн байна гэдээ харах боломжтой учраас нээж аваарай. Харин дууга та юм ярих болоход нээгээд юм ярихгүй байхдаа байн хаалттай байлгаж агаарай. За ингээл Zoom-ийн хичээл дууслаа. Хэрэг танд энэ хаягаар чинь ороход нууц дугаар нэхээд байна гэвэл та бүхэн пастрын мессенжер юм уу? Эсвэл надтай холбогдож нууц дугаар авах боломжтой. Өөр асуух юм байвал коммент дээр үлдээж болно. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.